100% одоо нийт одоо санхүүжилтийн бараг 84% нь улсын төсөөс хамааралтай болоод байна шүү дээ. Татаас болон улсын төсөөс өгж байгаа жилдээ 12 орчим тэрбум татаас байна. Тэгээд юу хэлбэрээр цуглуулж байгаа 8 орчим тэрбум төгрөг байна тийм. Тэгэхээр энэ юунуудын л жоохон өөрчлөлт өгөх юм бол иргэдээс албан чанараар мөнгө авахгүй мөн татаас төсөв бага хэмжээний дарамт учруулах юм байна. Яг бол өөрсөнд маш их боломж нь байна шүү дээ тийм. Тэр боломжийг л яриад байгаа. Татаас нэг талаас засгийн газар төсвөөс мөнгө авчгаар буцаад тэндээ үйлчлэх ёстой юу? Олон нийтийн мэдих хэрэг хараад бус ажиллах гэдэг зарчим өөрөө хангахгүй юм шүү. Яг ер нь бол үндсэндээс байх ёстой гэж байх ёстой нэгдүгээрт. Ягаад гэвэл энэ ач холбогдлолоосаа за нөгөө талаас одоо түүхэн одоо Монголын бүх одоо түүх архив тэнд байна шүү дээ. Одоо телевиз үүсэн цагаас шүү. Байх ёстой. Гэхдээ хэлбэр нь зохион байгуулалт нь ямар байх вэ гэдэг асуудал. Одоо чинь үндсэн телевизийн улсын төсөөс өгж байгаа хөрөнгө оруулалт татаас одоо юунууд бол бүгд сангийн сайдын төсөвдөр сууж шүү дээ тийм. Гэх мэт ийм юмнуудыг бид нэр юм заавал харах өөрчлөх ёстой юм байна гэж бодож байна. Сайн тийшээ явуулахад одоо орлогын бүтцийг нь олон болгох ёстой гэж тайлбарлаад байна зөв үү? Зөв. Тэгээ одоо зөвхөн улсын төсөөс авж байгаа нэг 10 орчим тэрбум төгрөг тэгээд дээр нь юу хэлбэрээр олж байгаа хураамж хэлбэрээр олж байгаа 8 тэрбум төгрөгийг олон орлогын их өсвөртөө болгох хэрэгтэй. Тэрний нэг нь хамгийн энгийн нь бол эфирийн цагийн 2% магадгүй 6% болоход л маркетингийн орлого 3 дахь өсөж штэ тий. Яг л үндсэндээ зөөрөө одоо энгийнээр ярих юм бол одоо бид нар чинь одоо universal хэлбэрийг төлөөгөл ганцхан үндэслэлээс гардаг тийм ээ. Дидишийн хэлбэрийг төлөөгөл ганцхан үндэслэлээс гардаг. Тэгэхээр үндэслэлүүд зөвөр ач холбогдлын хувьд маш өндөр учраас байх хэрэгтэй. Гэхдээ орлогын тэр боломжийнх нь арай илүү нээж өгөх ёстой л гэж байна. Үр ашиг бүтээмжийн хувьд юу гэж харж байна? Хэд том нүсэр 200 гаруй албан хаагчтай гэдэг юм уу? 650 албан хаагчтай юм байна. Юу н орон тоон. Тэгээд түүнийхэн батлагдсан орон тоон 512 хүн ажиллаж байгаа гэсэн. За 50 орчим хүн одоо зөвсний амралтай ч юм уу одоо ямар нэгэн шалтгаантай. Гэхдээ 512 хүний одоо ажиллаж байгаа орон тоотой. Тэгээд 26 орчим тэрбум төгрөгийн зардалтай гэхээр тэгэхээр бид нар одоо нэг юм үйл ажиллагааны менежментийг л өөрчлөх хэрэгтэй байна л гэж харж байна. Тэр